Сайн байцгаана уу үзэгчдээ, танд өчигмийн төргий хүмүүсийн амьдрал тохиолдсон асуудалд чин сэтгэлээсээ хандаж мөнхийн эзний үгэн дээр сурлагдсан зөвлөгөөгөр туслахыг зорддог сайн байна уу захидлын нэвтрүүлэг маань уламжлалт часаараа Монгол хүн байгууллагын зөвлөгчдөрийн хамт танд хүрч байна. Нэвтрүүлгийн маань өнгөрсөн дугааруудад бидэнд хандаж олон асуудлаар хүмүүс захидал бичсэн. Тэгээд тэр дундаас нэгэн захидлыг бид сонгоод энэ удаагийн дугаараа хийхээр шийдсэн байгаа. Юуны түрүүнд энэхүү захидлыг танд хүргэе. Бидэнд ийм чухал асуудлаар хандаж захидал бичсэн танд үнэхээр их баярлалаа. Бидний уншдаг Библийн Иохан ном ч гэсэндээ эхэнд үг байсан гэж хэлдэг. Тэгээд бид нар ч гэсэн хоорондоо ярьдаг шүү дээ, үгэнд хүч байдгаа гээл те. Тэгэхээр энэ үгийн хүчийн талаар илүү бас үзэгчд маань дэлгэрэнгүй та бүхэн зөвлөж өгөөч. Тэгээд дөрөв хэлжсэн те, Иохан ном дээр эхэнд үг байсан гэж хэлдэг. ертөнцийн эзэн одоо бүх бүтээлийг бүтээхдээ тийм ээ өөрийнхөө үгээр бүтээсэн гэж гардаг байна. Энэ бол үгийн одоо хүч чадал ямар агуу вэ гэдгийг бас илэрхийлж байгаа. Тэгэд шинэ гэрээн дээр бас Яаков ном руу очиод харах юм бол Яаков 3 дугаар бүлэг бол ерөөсөө энэ хэл ярианы тухай тийм ээ үг ямар тийм хүч чадалтай вэ гэдэг тухай бас бидэнд илүү зүйлүүдийг илүү олон зүйлүүдийг ингээд бас илчилж харуулж яадаг. Тэгэд ер нь бол ганц Яаков ном биш тийм ээ Библийн ном болгон дээр аль ч ном руу очиод харсан энэ үг ярианы тухай маш ингээд элбэг хэлж байгаа. Тэгээд Есүс ч гэсэн өөрөө тийм ээ үг ярианы тухай онцгойлон бас бидэнд илчилж олон тэр үгүүдийг хэлсэн байгаа. Тэгээд энэ Илч Яаков болохоор бас 3 дугаар бүлэг дээр хэлэхдээ энэ 3-ын 2 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байгаа. Учир нь бид бүгд олон юм дээр бүдэрдэг. Хэрв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна гэж ингэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ та ингэж ам хилээ захирч тийм ээ одоо амнаасаа ингэж тэр бодлогогүй үсийг алддаггүй тийм л хүн бол та төгс хүн байна гэдгийг түгээр нь дамжуулж ингэж хэлж байгаа. Тэгэд бас энэ 6 руу очиод харах юм бол ингэж байгаа. 6 дугаар ишлэлээр хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц ажээ. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузралдаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаад бөгөөд өөрөө тамаар асаж байдаг гэж хэлж байгаа. Тэгээд 3 дугаар ишлэлээр мордыг залахын тулд бид аманд нь амгайвч хийж хазаарлаад бүх биеийг нь залдгаа гэж ингэж хэлж байгаа. Харин түүнчлэн хэлч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхаж байдаг гэж ингэж илчилж байгаа. Өөрөөр хэлбэл бидний энэ хэл бол ингэж биетэй харьцуулахад маш жижигхэн тийм эрхтэн байгаа. Гэхдээ бидний одоо хамаг тэр үг хэл тийм ээ бодол санаанд байгаа сүнсэнд байгаа бүхэл зүйлүүдийг ингэж гаргаж илэрхийлэх тийм одоо мөнхийн эзний өгсөн одоо сайн хэрэглэвэл маш их ивэлтэй тийм зүйл. Харин муу тэр бодлогогүй тийм ээ тэгээд бас бусдыг тэр унгаж байдаг тэр хорон муу тэр хэл яриаг хэрэглэх юм бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц хэл өөрөө тамаар асч байдаг гэж Библи хэлсэн байна. Тэгэд бидний бүхэл харилцаанууд бол үгээр явагдаж байдаг тийм ээ. Тийм учраас энэ үгийн хүч гэдэг бол маш чухал байна. Зөв монголчууд ч гэсэн ярьдаг тийм үгээр хүнийг тийм амьдруулчих болно, алччих болно гэж ингэж. Одоо хүмүүс ингэдэг штэ одоо чин сэтгэлээсээ хэлээгүй юм чи яадэ ингээл тэгдэг штэ тий би одоо энэ хүнийг мангар юм хаашаа ингэж хэлж явах та
Одоо тэр ингээд чин сэтгэлээсээ хилээг өмчин яадын зүгээр гэж тэгдэг штэ тий. Тэгэхээр энэ зүгээр үү эсвэл энэ нөлөө үзүүлдэг юм болов уу эсвэл бидний амьдралд маш их нөлөөлнө. Тэгээд Библиэлд ч гэсэн ингэж хэлсэн байдаг л да. Чамайг өрөөгчдийг би өрөөж, чамайг хараагч нэг би хараана гэж хэлсэн байдаг. Тэгэд бас Монголд ч гэсэн нэг тийм зүгээр цэцүү өгöd штэ. Дээшээ шидсэн чулуу өөрийн толгоон дээр гэж тий. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бусдыг харааж байгаа, бусдыг одоо янз бүрийн үгээр хэлж байгаа тэр хүний тэр чулуу өөр дээр нь буужирдаг тэр үг. Тэгэхээр чин сэтгэлээсээ гэж одоо тэр хүн бишээ гэж хэлж байгаа ч гэсэн яг үнэндээ бол энэ үг нь зүрх сэтгэлийн угаас гарсан байдаг. Библиэлд чиний зүрх юугаар дүүрэн байна? Чи түүнийг л амаараа гаргана гэж хэлдэг. Тэгэхээр зүрх сэтгэл маань юу дүүрэн байна? Хараал дүүрэн байвал хараал гаргана. Ерөөл дүүрэн байвал ерөөлийг гаргана. Бусдыг тохуурхагч нэг нь чи өөрөө энэ тохуурхлаа үүрэх болно гэж бас сургаалт төгсдөр хэлсэн байдаг. Тэгэхээр тохуурхал дүүрэн байгаа бол түүнийг гаргаад эргүүлээд өөрөө үүрдэг. Өөрөөр хэлэх юм бол бусдыг хараадаг, бусдыг доромжилдог, за бусдыг шоглодог хүмүүс маань өөрх нь амьдрал яг тийм битэг. Би тэгээ бас нэг хүний амьдралыг мэднэ. Үргэлж бусдыг шоглож яадаг. Үргэлж бусдыг өөрөөсөө доогуур үнэлж чи тийм чи юм гэж ингэж одоо залуучдын яриагаар бол мяалдаг тийм нэг залуу өөрийнх нь амьдрал үнэхээр тийм байгааг одоо ингээ хардаг. Яг л бусдыг үргэлж доош нь хийж ингээ доромжилж ирсэн тэр залуугийн амьдрал одоо өөрөө ерөөсөө тийм дээшлсэн ахисан тийм амьдрал байхгүй байгааг харахтаа юу тарин түүнийгээ хурааж янда гэдэг зүйлийг ч гэсэн түүний амьдралаас хардаг байгаа. Тэгэхээр бидний амьдрал өнөөдөр бид нар нүдэнд харагдсан зөв болгоно хийж байгаа. Одоо бол энэ юм. Гэхдээ ертөнцийн эзэн биднийг бүгдийг хараад хүнд ямар амьдралыг үүрүүлэх вэ? Хэнийг ямар амьдралаар амьдруулах вэ гэдгийг хувь хүнийх нь өөрөөс нь гарч байгаа хандлага, харилцаа тэр зүйлийн дагуу өөрөө тэр амьдрал дотор амьдарч байгаа гэдгийг үнэхээр хүмүүс бас мэддэггүй байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бас ойлгоод үг маань эргүүлээд миний амьдралыг босгодсон байна, эсвэл нураадсан байна гэдгээ бас бодоосай гэж хүсэж байна. Хүмүүс зөвхөн нөгөө өдөр тутмын ингээл яг өнөөдөр харьцаж байгаа харилцаан дээрээ л одоо бид нар сая ярьлаа шүү дээ тий. Тэгээд үгийн хүч ирээдүйд яаж нөлөөлдөг вэ гэдэг яг биелээ олсон нэг их чиг би таньдаг л да. Тэгээд тэр их ч маань оюутан байхдаа залуу байхдаа юу гэж ярьдаг байсан бэ гэхээр би нэг хүүтэй олно. Тэгээд би надад нөхөр хэрэггүй. Тэгээд би машинтай, сайхан ажилтай тэгж амьдрнаа гэж дандаа ярьдаг байсан. Тэгээ одоо амьдрал нь яг тийм 10 настай хүүхэдтэй тэгээд тийм сайхан ажил хийдэг, машинтай тэгсэн мөртлөө нөхөргөө. Тэгээ одоо тэр их ч маань юу гэж харамсдаг вэ гэхээр би баг залуу байхдаа тэг яах гэж тийм юм ярьдаг байваа. Хэрвээ тэгж ярьдаг байсан бол би одоо сайхан нөхөртэй тэг сайхан амьдрах байсан гэдэг гэж ярьж ирсэн л да. Тэгэхээр энэ үгийн хүч гэдэг ирээдүйд бас амьдралыг нь бас тодорхойлж өгч өгдөг тийм хүчтэй зүйл юм болов уу гэж бодогдсон л да. Үүнтэй холбогдуулаад нэг ишлэл байна л да. Матай 12-ын 34 дээр байгаа нэ. Хорт могоон удмаа та нар өөдгүй хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бэлхлаас ам ярьдаг юм а гэдэг чинь. Тэгэхээр тэр хүн одоо тэр саяын тэр эмэгтэйн тухай ярьлаа шүү дээ. Зүрхэндээ юу бодож исэн түүнийг л гаргасан. Тэгээд түүгээрээ эргүүлээ түүнийхээ үр шимийг өөрөө өөртөө хүртчихнэ гэж байгаа. Тэгээ бас өөр нэг юм үг өгдөө. Би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөн мөн чи үгсээрээ яллагдана гэж байгаа. Тэгээ энэ маань юу хэлж байгаа нөхөр өнөөдөр чи ямар үгийг хэлж байна тийм ээ бусдтай яаж харьцаж байна бусдыг яаж үгээр унгаж байна бусдыг яаж үгээр амьдруулж байна тийм ээ түүнийхээ үр шимийг чи одоо эцсийн өдөр чи өөрөө хүртэх болно гэсэн ийм утгатай үг байгаа. Тэгээ бас нэг ийм зүгээр энгийн нэг ийм үг байдаг л да. Хүн юу бодож байна тийм ээ түүнийгээ сайтар анхаар бодол үг болдг юм аа. За юу хэлж байна түүнийгээ бас сайн анхаар үг үйлдэл болдг юм аа тийм ээ. Юу үйлдэж байна түүнийгээ сайтар анхаар. Үйлдэл маань зуршил болдг юм аа гэж байдгийг. Тэгээ зуршил нь эргээд зан чанарыг бий болгож зан чанар нь одоо амьдралыг бий болгодоо гэд. Тэгэхээр энэ үг гэдэг бол үнэхээр ямар хүчтэй зүйл болохыг харуулдаг байгаа тийм зүйл байгаа юм л да. Тэгээд бидний үг гэдэг бол үнэхээр хүчтэй байгаа учраас тийм ээ үгээрээ бусдыг амьдруулах уу үгээрээ бусдыг өхүүлж амьдрах уу гэдгийг үнэхээр сайн бодож бусдтай харилцах хэрэгтэй байна. Тэгээд Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ гэвэл мөн 16-гийн 16 дээр алт авснаас мэрэгэн ухааныг олох нь илүү дээр мөн ухааныг авах нь мөнгнөөс ч илүү үнэтэй гэж хэлсэн байдаг тийм ээ. Тэгэхээр бид нэр илүү мэрэгэн ухаантай буюу илүү тийм
сайн үйлсээр амьдрах юм бол илүү юм үн цэнтэй амьдрах боломж байдаг. Тэгээ одоо орчин үеийн ингээл хүүхдүүдийг харахад сургууль соёл дээр харахад бол тий дунд ороод хэсэгхэн минутын зогсоход бол хөөе мангара, хөөе тэнэгэ эсвэл одоо ингээл хин нэгнийгээ доромжилсан байдлаар дандаа нэг нэгээ найз нөхдөйгээ дуудах жишээтэй тий. Би ийм зүйлийг хараад юу гэж бодож исэн бэ гэвэл яана энэ хүүхэд даанч үг гэдэг зүйлийг мэдэхгүй юм да гэж харамсаж зогсож байсан тийм ээ. Тэгээд тэр хүүхдийг дуудаад уулзаад минь ийм байд юм аа гэж хэлэхэд өөх тийм үү тэгвэл би дахиж хэлэхгүй гэж шийдвэр гаргах жишээтэй тий. Иймэрхүү байдлаар байдаг. Тэгэхээр бид нар ч гэсэн эргэн тойрон байгаа амьдралдаа эргэн тойрон байгаа хүмүүстэй өөрийнхөө мэдж байгаа болгоныг сайнаар хэлэх юм бол бас өөрөө ураагаа зогсохгүй тий. Өөрөө л бас тарьж байгаа гэсэн үг. Бас нэг хүний амьдралыг мэднэ л дээ. Тэр хүн маань надаас зөвлөгөө авдаг хүн байгаа. Тэгээд нэг удаа уйлаад ирсэн байгаа. Үг ямар хүчтэй юм бэ гэдгийг яг түүний амьдралд биелсэн. Тэгээд би тэр хүнийг тайвшраад тэгээд ярих хүртэл ингээд хүлээж байгаа сонсож байхад миний ээж намайг саваа чирмэр гэж хараадаг байсан. Би одоо 40 настай. 40 одоо дөнгөж 40 гарч байна тий. Гэтэл би үнэхээр саваа ахуулчлаа. Тэгэхээр ээжийн хараал биелжлээ. Ямар амар вэ гэж бүр ингэж одоо өөрөх нь бүр амьдралд биелсэн энэ түүхийг яриад ингээд би ч гэсэн тэр хүний яг тэр амьдралын түүхийг сонсож байхдаа үгийн хүч гэдгийг бас дахин л тэр цагт мэдэрчээсэн баг. Тэгэхээр өнөөдөр бид нар үр хүүхдүүдээ өсгөхдөө хүмүүжүүлэхдээ хараадаг эцэгүүд маань тэнийг мангар ажилгүй одоо залахгүй тийм юм бэл ерөөсө яг нь харахад хүүхдүүдийн нөхцөл байдал тийм байж болно л доо. А гэхдээ тэрийг нь бид нар яг тунхаглаад авах юм бол ирээдүйд яг л тийм хүүхдүүд маань тэр чигээрээ тэр одоо өвгнүүдэд хүлэгдээд л яг л тийм л болж өснө гэдгийг эцэг эхчүүд ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр өнөөдөр тэр ээж охиныгоо саваа чирмэр гэж багаас нь хараажсэн тэр үг нь өөрх нь амьдрал одоо охиных нь амьдрал биелнэ гэж мдээгүй байсан. Мэдчихсэн бол хинч их тэгж хэлэхгүй тий. Тэгэхээр үг гэдэг ийм айхтар хүч чадалтай байдаг гэдгийг бас эцэг эхчүүд маань өөр хүүхдээ хүмүүжүүлж байхдаа ойлгоосоо гэж маш их хүсэж байна. Гэтэл залуучууд үнэхээр нэг үг хэлээл нэг үг хэлээл хараал, нэг үг хэлээл хараал. Тэгээ би энийгээ ч гэсэн хараалын үгээр дууддаг. Тэгээ энийг ингээд сонсож байхад яана энэ хүмүүс энэ үгийн хүч өөрийнх нь амьдралд, үр хүүхдийн амьдралд хэрэгжээд ирэхээр харамсах биш. Одоо өмнө нь энэ хүмүүс ойлгоод ухаарад болиосоо гэдэг энэ зүйлийг үнэхээр хэлмээр санагддаг зарим үед. Зурагтаар бол Eagle телевизэрч зөндөө энэ талаар манай нэвтрүүлэгч гэсэн өмнө энэ сэдвүүдээр зөндөө л ярьж байсан. Тэгэхээр энэ зүйлүүдийг Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр чихтэй нэгэн сонсох түн гэж эзэн хэлсэн байдаг. Тэгэхээр үнэхээр танд чих байгаа бол сонсоод та өөрхөн төлөө энэ үгнүүдийг бас хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Мянган удаа сонсох биш харин нэг удаа сонсоод түүнийг мянган удаа хэрэгжүүлснээрээ өөрсдийнхөө амьдралд өрөөлийг аваасай гэж бас хүсэж байна. Залуучууд гадуур бас ингээд хэл яриан дээрээ ийм алдаа гаргаж байгаа цагтл бичиж байгаа хүмүүс маань их санаа зовдөг талаараа бичсэн байна те. Тэрнээс гадна өөрийнх нь хүүхд бас яг энэ хүмүүс шиг болоод байгаад их санаа зовсон байгаа талаараа бичсэн байна те. Өөрийнх нь хүүхд одоо өсвөр насны тэгээд бас ийм үг хэлээрээ хаанаас сураад байгаа нь мэддэхгүй сурж ирээд гэртээ ингээд яриад ах юм аа. Энэ хэцүү байна бас ингээд гэр бүлийн маань уур амьсгалд нөлөөлж байна гэж хэлсэн байсан те. Орчны нөлөө байгаа л да тийм ээ. Гэр бүл дотор нь одоо тийм яриа хэрэглэхгүй байхад хүүхэд гаднаас тийм зүйлийг сурч ирээд байна гэдэг бол сурч байгаа одоо тэр сургууль байгууллага хамт олон тэр хүүхдүүдийн дунд яригдж байгаа хэл яриа бол тэр хүүхдэд нөлөөлж байна гэсэн үг. Түүнээс л одоо сурч авсан зүйлээ ирж гэртээ хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тэрнээс биш ээж аав нь хэрвээ тийм үг хэллийг хэрэгэлдэг бол тэр айлын хүүхэд мөн л хэрэгэлдэг тийм байна. Тэгэхээр яг юу гэж юм гэхээр энэ нөгөө хэл ярианы одоо юу лээ одоо хүний айн ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг гэд сургаалт өгсөн ном дээр байдаг шүү дээ. Хүүхдтэй энийг бас сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Миний хүү юу хэлж, юуг ярьж гин түүнийхээ үр шимийг чи өөрийнхөө энэ амьдрал дээрээс тэр хойшид одоо тэр өөрийнхөө одоо мөнхийн амьдрал дээрээс тэр одоо эдлэх болно. Тийм учраас амаараа хүн юуг тарин түүнийг хурааж авна гэж түрүүнд хэлсэн шүү дээ. Түүнтэй адилхан байх учраас миний хүү амаараа аль болохоор сайн үгийг хэлж бай, сайн үгийг ярьж бай гэж зааж
сурах хэрэгтэй л дээ. Гэхдээ ер нь өсвөр насны хүүхдүүд бол тэгээ хэлээ сурцсан байгаа ч гэсэн ээж аавгаа тэгж хэллээхэд ер нь тэрийг хүлээж авахд бас хэцүү. Тийм учраас сургуулийн хүүхдүүд ер нь ингээд бүр анги хамт олноор нь сургуулаар нь ч юм уу тийм ээ нийгмээс тийм цаанаас нь бас нэг бодлого явуулж тийм ажил зохиовуулаараа илүү үр дүнтэй байх бах. Тэрнээс биш ганц ээж өнөөдөр хүүхдтэй хандаад хэллээ гэд тэр хүүхд тэрийг тэр болгон хүлээж авах уу, гадуур хүүхдүүд тэрийг бүр мод загвар юм шиг хэрглэж байгаа бол тэр хүүхд тэрнээс тийм амар салж чадахгүй. Тийм байна. Библиэлд ч гэсэн хэлдэг. Амаа захирагч нэгэн амиа хамгаална гэж. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүрх болно гэж хэлсэн байгаа. Сургаалт төгс ном дээр. Бас нэг газар юу гэж хэлсэн байдгүй гэхээр үг олширхот нүгэл зайлшгүй. Харин амаа захирдаг хүн мэрэгэн нэг юм аа гэж хэлсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд одоо ямар нэгэн зовлон асуудал бэрхшээл гарлаа гэх нь энэ бидний гаднаас ирээддэг яг го гаднаас нөлөөлж байгаа. Гэхдээ Марк номон дээр юу ч бичсэн байдаг вэ гэхээр гаднаас биш ээ, харин дотроос ч. Таны бузар бодол, бузар үг яриа одоо таны дотроос байгаа тэр доторх зүйл чинь таныг одоо бузар болгож таны амьдралыг одоо асуудалтай болгож байна гэдгийг аюу тодорхой хэлсэн байдаг. Тэгэхээр яг амаа захирч л байгаа бол би амиа хамгаалж байна л гэсэн үг. Өнөөдөр амнаасаа болоод алуулсан хүмүүс ч байгаа шүү дээ. Бодлогогүй үгнээсээ болоо тий. Амнаасаа болоод салсан гэрүүлч байгаа. Тэгэхээр амнаасаа болоод өнөөдөр янз бүрийн хохирол амссан хүмүүс байгаа. Тэгэхээр өнөөдөр амаа хамгаалж одоо бид нар захирчилж чадчихвэл амиа хамгаалдаг байх нэ. Тэгээд яг амжилттай амьдарч байгаа хүмүүс сайн удирдагч нарын ингээд яг туршлагыг ингээд судлах юм бол тэд нар ер нь үг хэл дээр ер нь их болгоомжтой ханддаг. Их ярихаасаа илүү их тунгаан боддог хүмүүс байдаг. Тэд нар ярихаас өмнө тунгаан бодож ээж түүнийг гаргадаг тийм хүмүүс. Тэгэхээр нөгөө тэр хүмүүс юу мэддэг одоо ямар нууцыг мэдчихвэ гэхээр үг олширхот нүгэл зайшгүй байт юм байна. Тэгэхээр би олон юм ярьснараа цаг хайрын цаг алдах. Олон юм ярьснараа би гим хийх, нүгэл хийж тэгээ түүнийгээ би үр дагавар нь амьдралдаа амсаж амжилтгүй амьдрах одоо хичнээн зүтгээд ч миний амьдрал олигтой болохгүй байх. Тэр үр дагавар миний амнаас гарч байгаа үгнээс байт юм байна гэдгийг ойлгосон учраас ер нь сайн удирдагч нарыг алдартай удирдагч нарыг харж байгаа нь ганцаардаж чаддаг хүмүүс гэж. Тэгээ Библиэлд бас юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр 2 дугаар Тимот номны 17 дугаар 2 дугаар бүлгийн 17 дугаар эшлэлдэр тэдний үг халдвар мэд тархдаг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр үеийнхэн дотроо ингээд яригдж байгаа энэ нэг чамин юм шиг сонсогдож байгаа энэ гадаад хараал үг хэллэг. Эсвэл одоо их чамин юм шиг санагдж байгаа хүмүүсийн нэг хэрэглэхгүй байгаа тэр зүйлсүүдийг яг нэг халдвар мэд ханиадны ч юм уу эсвэл ямар нэг одоо шарын ч юм уу тэр вирус халдвар мэд ингэж өөр дээр нэрээд өөрх нь амьдралыг буснуулахаар ажиллаж байна гэдгийг залуучууд маань ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд бас яг түүний өмнөх ишлэл дээр юу хэлдэг вэ гэхээр харин дэлхийн ба хоосон үг ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал руу хөтөлдөг ажээ гэсэн үг байгаа. Ишлэл байгаа. Тэгэхээр яг энэ үг маань ертөнцийн эзэнд итгэдэг өсвөр залуучуудад зориулсан байгаа. Өнөөдөр ертөнцийн эзэнд итгэдэг би цуглаанд явдаг би итгэгч хүн гэсэн хэрнээ бас яг ийм ертөнд одоо тэр өөрийнхөө үеийнхний бас хэл одоо яригддаг тэр үгийг дуурайгаад ярьж байгаа энэ хүүхдүүд байдаг. Тэр их болгоомжтой байгаарэ. Дими хоосон үг яриа болоод одоо янз бүрийн тэр садар самун үг одоо янз бүрийн тэр доог дохуу бас одоо юу гэдэг нэг тоглоом шоглоом тийм этгээд юмнуудыг өгнүүдийг битгий хэлээсэ. Энэ нь яг үр хорт дагвар бас буух учраас болгоомжтой хандаасай гэж бас хэлмээр. Тийм бас юу яж л да. Энэ үгний хувьд бүр одоо нийгмийн хүрээнд ч гэсэн үзэгдэл маягаар ингээ харах юм бол тэгээ юу болж ийн гэхээр одоо өсвөр залуучуудыг харах юм бол дунд насныхныг харах юм бол тус үрдний хил ярианы хувьд бол нэлээх завхарсан байгааг ингээд олж харж болно. Тэгээ Библиэл дээр өгүүлэхдээ одоо Матай номон дээр юу шилж ийнэг бол Матай 12 дугаар бүлэг дээр зүрхний бэлхлаар ам ярьдаг гэж хэлдэг. Тийм учраас дотор бодол санаандаа хорон муу болоод тийм ээ тэр зүйлээ одоо амаараа гаргаж хэлж гин үү да гэж ингэж бодох үед тийм ээ нийгмийн оюун санааны байдал нэлээд тийм харанхуй байгааг үгээр нь дамжуулаад ингээд харж болж байгаа. А нөгөө талаас нь гэх юм бол Чингис хааны үеийн тэр байлдан дагуултын
тэрнээс өмнөх байсан монголчуудын одоо тэр байлдан дагуулт хийж исэн тэр зүйл дээр одоо бичсэн байдаг тийм. Юу гэж бичсэн байдаг вэ гэвэл тухайн тэр үндэстнийг ингээд мөхөө игээвэл тэр хэл соёлын л өөрчлөлчөө. Өөрөөр хэлбэл хэлэнд нь тийм бузар муу тэгээ ёс бос үг хэллгүүдийг ингээд оруулж байгаа. Тэгэх юм бол тэр үндэстэн аяндаа л маш хурдан мөхдөх юм аа гэж ингээд хэлсэн тийм зүйл байдаг. Тэгэхээр энэ бол нөгөө Монгол үндэстэн маань эргээд тийм ээ бусад үндэстнүүд ч гэсэн адилхан. Монгол үндэстнүүд маань эргээд хэлний хувьд ингээд завхраад эхлэх юм бол үг ярианы хувьд завхраад эхлэх юм бол энэ үндэстэн бол одоо тэр мөхөл рүүгээ явж гинэ гэсэн үг байна. Тэгээд Библиэлд хэлэхдээ сүнсээ захирагч нь одоо хотыг эзлэгчээс илүү гэж хэлдэг байна. Тэгвэл сүнсээ захирддаг хүн ямар хүн юм бэ гэвэл тий Яаков ном дээр дүр бас хэлжсэн. Хил амаа тий хазаарлж чаддаг, хил амаа захирч чаддаг хүн бол сүнсээ захирч чаддаг хүн гэж үзэж болно. Тэгээд залуучууд маань доороос өшөө ингээ гарч ирж байгаа ингээд бүр баг балчир хүүхдүүд ч хүртэл үгний үед ерөөсөн маш бодлогогүй ярьдаг. Ингээд замбрааг үг хэлэхтэй болсон байгаа. Тэгээд сургаал төгс номын одоо 12 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлээр ил дээр дөрөхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдгаа гэж ингэж хэлдэг. Тэгээ энэ нь бол маш тийм аюулыг дагуулдаг. Тэ. Өөрөөр хэлбэл ил дээр дөрөхтэй адил гэж дүрсэж хэлж байгаа тийм ээ. Зүгээр бус руу ингээд ярьж байхдаа тэр бус руу ингээд илд гаргаж ирээ дүрж байгаатай адилхнаар тэр дүрсэлсэн байна. Өөрөөр хэлбэл тэр бусдыг ил дээр дөрөөд байгаа хүн өөрөө ч гэсэн хизээ нэг цаг дөрвөлөх болно. Тэгэд үүнтэй бол адилхан байгаа. Тэгэд мунхаг яриа, мунхаг амын тухай бас энэ 18 дугаар бүлгийн 6-аас 7 дугаар ишлэлд өгүүлсэн байгаа. Тэгэд мунхаг ам бол одоо ерөөсө тэр хүнийг одоо шүүж тийм ээ тэр хүний тухайд одоо ерөөсө ямар ч тэр сайн зүйлсийг ярихгүйгээр дандаа бузар муу зүйлсүүдийг гэж ярьж байдгаа гэж хэлдэг байгаа. Тэгээд сургаал төгс 22-ын 11 дээр юу гэж хэлдэг вэ гэвэл үг яриа нь ингээд цэвэр зүрх сэтгэлээс үг яриа нь зөв хүнд тийм ээ хаан хүртэл анд нөхөр нь болдгоо гэж тийм ээ ингэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр энэ үг яриагаа одоо ингээд цэгцлэх нь одоо маш чухал байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол үндэстний одоо мөхөл альсвал сэргэлтийн тухай ингээд ярьж байгаа тийм сэдв байгаа. Тэгээ өнөөдөр бид нар энд зүгээр нэг үг хэлтүүдийн яриаггүй тийм ээ үндэсний сэргэлт мөхлийн тухай ярьж байгаа одоо адил гэж үзэж болно. Өнөөдөр бид нар өөр хүүхдүүдтэй юу өвлүүлж юу үлдээж байна те энийг аягуулсаа ухамсарлаж ойлгоод бид нар бие бинийгээ урамшуулдаг, босгон байгуулдаг, тайвшруулдаг. Бие биендээ үнэхээр хүчийг өгдөг. Тэр үнэхээр махан биеийн өвдсөн, сүнс нь өвдсөн, зүрх сэтгэл нь өвдсөн байгаа нэг үгээр тэнхрүүлж чаддаг. Тийм байх юм бол эцэг эхчүүд бид нар өөрсдөө бие биентэй тэгж харьцах юм бол мөн гаднаас орж ирж байгаа болоод ажлынхантаа харилцаж байгаа бүх хүмүүстэй тэгж харьцдаг болох юм бол бидний тэр байдлыг үр хүүхдүүд маань хараад бас хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ ч гэсэн тэнийг мангар өстой нэг эргүй юм онц сурдаггүй ч гэдэг юм ингэж харах биш харна миний хүү чаднаа миний хүү үнэхээр тий одоо миний хүү чадна ээж нь хүүдээ найдаж гэн ээж нь хүүдээ үнэхээр итгэж гэн ч гэдэг юм уу энэ үнэхээр урмын үгнүүдээр хүүхдүүдэд тэтгэж жээж хүүхдүүдэд үнэхээр амьдруулж өсгөх юм бол хүүхдүүд маань ирээдүйн Монголыг яг тэр үнэхээр үгийн үнэхээр хүчин дотор сайн сайхнаар удирдан явах тэр үнэхээр хүмүүсийг бэлдэж босгоосоо гэж хүсэж байна. Тэгээ өнөөдрөөс ихтэй эцэг эхчүүд маань бие биентэйгээ зөв харьцаж бас өөр хүүхдүүдэд үнэхээр зөв харьцаарсаа гэж хүсэж байна. За Библийн шинэ гэрээний Эфес номын 4-р бүлгийн 29-р эшлэлээр ингэж хэлж байгаа. Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тусдаа үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нэгүслийг өгнө гэсэн. Тиймээс та бүхнийг итгэлийн үг, найдварын үг, хайрын үг, бас урмын үг өгөөд ерөөлийн үгийг хэлж амьдраасаа гэж хүсэж байна. Нэвтрүүлэгт маань анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгээ Библи дээрээдэг нэгэн сайхан үгээр өндөрлөе. Үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч альва хүн хадан дээр байшингаа барьсан мэрэгэн хүнтэй зүйрлэгдэнэ гэж хэлсэн байна. Тэрхүү хадан дээр байшингаа барьсан мэрэгэн хүн нь та байгаасаа гэж өрөөгөөд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Эх 7 хоногийн баасан гарагийн 18 цагта эргээд уулзцгаая. Баяртай үзэгчтэй.